Алтайн улс бардам сүрлэг энэ тунгалаг цас дуулнаа мөнхийн манан хорогдно. Бас хүмүүний сэтгэлдж цаг үргэлжид гэрэлтэх билээ. Монгол Казах ард зон их улсаа түшиж мөнх цас дөрглуудаас нь их авсан тунгалаг ус даршаан булаг уснаас ундаалan хэдэн үеэрээ хаяа тэрлэн айл саахалт амар жимэр аж төрн суусаар хэдэн 10 жилийг илээж байна. Монгол ба Казах өнгөрсөн одоо ирээдүй. Богд хаант Монгол улсад дагаар орсон нь 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол оронд үндэсний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн хүчтэй өрнөж Манжийн амбанг хөн зайлуулж Богд хаант Монгол улсыг зарлан тунхаглав. Хар өвөр зүүн баруун монголчууд нэгдэн тал бүрээс шин тулгар байгуулагдсан Монгол улсад дагаар орж байлаа. Үүний нэгэн адилаар Алтайн Казах иргэдч Богд хаант Монгол улсад дагаар орохыг хүсэн ирмэлзлээ. Өмөрн чэшэд нь Өлкөн чэшимч калдыр. Мен өзім ар ойланып бер ойландым. Ендеше кире елін қабылда болатын, құшағын жаятын осы Монгол ағайындар. Монгол тухайн үеийн Алтайн Казахын Укрта буюу тэргүүн захирагч Сугарбаян хөшөөний гутгаар зэргийн зайсан хүнд хилан тэргүүлэн Залан Жунс бай, Жорту бай, Занг Бодо бай, Абигарай, Айбига, Бошиг Түнхүү бай, зайсан Айдараш, Настай баян Хижүү бай, Тогтоо бай нарын 400 өрх хайл санал нэгдэн эзэн Богд хааны төр соёлд дагаар орж Монголын ард түмэнтэй хувь заяагаа нэгтгэхийг батлан өргөсөн бичиг үйлдээд Хилан нарыг заран илгээжээ. Уг бичигт Игсийн газраа мөргөж Жанжин ван гүн бэс халахын ихэс танаа өргөн мэдүүлэхийн учир химээгээд Богд хааны төр соёлд дагаар орох учраа өгүүлэн биднийг өршөөхийг гуйна. Бас олон хүн бараалахыг ивээс өөрийн дотроос айж буй. Үүний тул нутаг бүгдээр хөгшин залуу их баг мөргөж таны өршөөлийг хүлээж байнгүй. Үүний тулд гарын тэмдэг дарж өргөв. Олон өргөгчний 2 дугаар он 1912 он 7 сарын 14 гэжээ. 12 онд Монголын засгийн газрын эвэл орхон тийтэй байна. За орчтолсон хасгууд бол оршин байдаг. Энэ талхан одоо Манжийн мэдэлд орсон Казах бол гэтэн мэдэл. Бид энэ нөөдлөшн эсгээ тоогдоо Монгол ах тустай нэгдэх нь хамгийн зөв арга. Хэлсэн шидэ. Казахын хэдэн ноёдууд 10 хэдэн ноёдын гар эсвэлтэй бичих байдаг. Богдын засан газар Зайсан Хилааны бичгийг хүлээж авсан баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд Наваан Цэрэн нараас дотоод тэргийг бүгд захин шийтгэгч яамнаа өргөн илгээсэн бичигт чин үннээс Богд хааны шин төрд дагаар орж хишиг өршөөлийг хүртэж боол албат болж алба дагнаж зүтгэн явсгай хэмээн нэгэнт шулууд нь тогтож алив албан зүйлийг хүнд Хилаан чи тэргүүлэн мэд чамайг дагалдан түшиглэж явсгай хэмээн манай олон түшмэд ард бүгдээр хэлж миний биеийг томилон түшмдийг өөр өөрийн газрын тэмдэг дарсан хотон үсгийн дагаж орох батлах бичиг өгчээлгээ. Одоо өчүүхэн боолчууд угаас эзлэх нутаг үгүй. Яахан нутаг олгуулж хамгаалan авч хишиг өршөөлийг хүртээж алба дагнуулахыг хүсмүй. Манай 12 хасаг нараа цөм энэ мэд дагаж орох төлөв буй хэмээн батлах бичгийг барьж мэдүүлэн хүрчрэв хэмээгээд хязгаарын олон боолчуудыг даруй өршөөн хишгийг хүртээж улс төрийн сүрийг бадруулах явдлыг дотоод яамнаа мэдүүлэн явуулаад байцаан томилуулж уламжилсан байна. Бичгийг 1912 оны 6 дугаар сарын 22-ноор огноолсон байлаа. Энэ 12 хасаг гэж буй Хэрээн 12 одохыг зааж байна. За Богд хаан ямар шаардлага тавьсан гэхээр нэгдүгээр таамар бол зааж өгсөн газар өөр хоорондын зөрчил тэмцлээ багасгаад амьдрах гэж нэг шаардлага тавьсан. За дараа нь Богд хаан болоод үүнтэй холбоотойгоор ахиж хэл давж одоо нөөхгүй шүү. Шинжаалуу та нар нэг ороод тэнд баахан юм бүжгнэн тариад буцаж Монголд орж ирээд ингэж байна.
хэл хязгаарын амар тайван байдлыг бол энэ хасгийн овгууд бас алддуулаад байна шүү. Энийгээ болоороо гэсэн шаардлага тавьсан. За 3 дугаарт нь Богд хаан бол за та нар Богд хаанд Монгол улсад дагж ирж байгаа бол Монголд хуужигдах. За дараад нь бол 4 дугаарт нь Богд хаан за алуун дотроос өг. Бичээр энэ одоо ашигласны төлөө алуун дотрыг та нарын дээр нутгийн иргэдэд сайн өгчөө. Монгол улсад сайн өгчөө гэсэн шаардлага тавиад тэгээд Монгол улсад байнга оршин суух зөвшөөрлийг олгосон. Энэ Алтан Ураан хаан Долоо хошууны нутаг тэр баруун гарын хошуунд ирж нутгсан хасгууд тэр хошууны ноён Чүлтэн даалганыг Төл дан гэж нэрлэжсэн. Тэгээ одоо бид бол Монгол төр дагж ирсэн. Та бол манай хошууны ноён. Та бол Чүлтэн даалган бид таныг Төл дан гэж нэрлэв гэж. Тэгээ Төрөө дан гэж нэршээд ингээд явж исэн 1930 он хүртэл. Мөн 1915 оны 6 сарын 27-ноор огноолсон Дөрөвдийн Бат Ерөөлт төгс хүчит Далай хаан нарын зэрэг хүмүүсийн гадаад дотоод яамны нэр дээр илгээсэн бичиг загтлуудад сагсай голын болон Даян нуурын газар нутаглахаар ирсэн казах иргэдийн санаа бодол ямар байгааг тандан судалж араас нь нэхэн тэмцэх харьяа эзэн этгээд буй эсхийг Алтай шар сум нийслэл хүрээний Орос сайд ховдын Монголын сайдуудаас лавлан зэд шийд гаргах хүртэл нааш давшин нутаглахгүй байхыг чангалан ухуулж байжээ. За ингээд 1912 он гэхэд бол ховдын хязгаарт хасхийн 3 одоо хошуу нэгэнт орж ирээд Богд хаанд бас өргөдлөө бариад Богд хаанаас сууж болно гэсэн алын усны бичиг тамгаа аваад ингээл явцсан шүү. Ураан хаан хошууны нутагт нүүдэлэн орж ирсэн казах иргэдээс бэлчээрийн болон газар тариалан эрхэлсэн бол тодорхой хэмжээний татвар авдаг байжээ. 1924 онд хоролцсон Монгол улсын их хуралд Ураан хаан баруун гарын ноён Чүлтэн даалам хэлсэн үгэндээ Чин улсын үед хасаг цутхан орж ирснийг хаан эзний зарилгаар манай нутагт багтаан суулгаж жил бүр өвс бэлчээрийн хөлсөнд тэмээ адуу үхэр хонь тус бүр 100-аас нэжгийдийг хураан авч бас хасаг тариа тарихад тариалангийн хөлсийг зүй зогсоор тусгай хураан авч ядууг тэнхрүүлэх ба албанаа нийлүүлэн нутаг газрын шимд түшиж аж төрөн алба залгамжилж он уджээ. 14 дугаар он хүртэл урдын адил мөрдүүлэн хураан асан бүлгээ гэжээ. 1926 оноос казах иргэдээс ийхүү бэлчээрийн болон тариалангийн түрээс татвар авах явдлыг ардын засгийн газраас нэг мөр таслан зогсоосон юм. Энэ хасгууд бол бүр алшаа, хөхнөр, сүбэ хүртэл орж нутгын орж нутгал суусан байна. 1938, 39 онд орж ирсэн хасгууд байна. За энэ хасгуудыг бол ихэнх нь бархуулаар орж ирсэн хасгууд шүү. Тэр бархуулын хасгуудыг чинь одоогийн Завхан аймгийн Нэмрэг сум орчин 2-3 жил болгоод тэр 38 онд, 39 онд Баян Улгийн аймгийн хязгаар байгуулах асуудал одоо байгуулах асуудлыг гэрээнд хилцээд одоо тэднийг авчичоод тэр суулгасан нь бол тэр Алтай Ураан хаан мэрэнгийн оншин суулгасан. Тэр нь одоо Баян Улгийн аймгийн Алтан цогц орчин юм ба. Алтан цогц Баян нуур Ховд аймгийн Ховд сум гээд тэнд орж ирсэн хасгууд нь тэнд ирээс суусан гээд энэ хасгууд чинь нэг замаар орж ирсэн зүйл биш шүү дээ. Ингээд олон өргөжлсөн үйл явцсан донд л орж ирээд ирсэн олон салбар салаа аймаг тийм л хүмүүс. Манай одоо Илэн цэвүү бол 1916 онд Монгол нүүж ирэхдээ бас нэг ойрын хамаатнууд нэг 9 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байдгийг. 1916 онд бол Оросууд казахуудаас одоо Октябрийн хувьсгалтай цэрэг татлаг явагдаад тэгэхэд бол айл омог ороод нийлж агаад бидний одоо өөр удам тасарч болохгүйгээд зөрүүдээр одоо тэр хэдэн хүнийг бол одоо Монгол нут руу явуулсан. Тэд нар өөрсдөө ч гэсэн одоо бид нар хятад руу явахгүй хил улс нэгтээ өсөл гарал нэгтээ Монгол нут руу явна гэж зориу одоо орж ирсэн хүүхдээ байдгийг. Байнга одоо янз бүрээр одоо хавчиж байсан хятад улстай хятадууд тэр бас Оросын байдал хүнд байсан. За энэ үйл явц 1948 он хүртэл явагдсан байдгийн тулгуурлын хэлбэр хасгуудын наалал. Баялгаар орж ирсэн тэр казаг ардтан болвол дэх ядуу тэр юунаас Шинжэнээс орж ирэхдээ наашин зөвшөөрөл олдохгүй дандаа оргож орж ирдэг. Тэгэл хад ууланд бүгсэн көөгч уухта 2-3 көөгтэй хадны контент байсан нэг дандаа мал хариулж яваад урийн хажууд олж яваад тэгээ гэр орон байх хоолунд энэ залгуулах тэгээ малаа маллуулж
Хоёр хүүхэдтэй нэг хүүхэн хадны ёроод алтад авч ирээд 4 хонжаангээд уур хоол ундгаа байсан. Манай ковшаа адуу хайж яваад тэр хоёр хүүхэдтэй нэг авгаа авчирсан. Тэгээд манай ковшаа авчин гэр барьж өгөөд. Тэгээ маллуулдаг манайх адуу хонигтай айл байсан. Тэгээ маллуулдаг хон тасалж өгдөг. Саалын хэдийн ямаа өгдөг. Тэгжил амьдруулж яасан да. Одын дэлгэр багшийн ковшаав нь утгуур гэж хүн байсан. Бөтг гэж тэр хүн бас дамлаатын хадны контагаас давж ирсэн. Гэр орон гараад нүүж давж ирсэн улсуудыг тосч явал. Тэгэл итгүү хоол залгаж, амьдралын залгаж. Тэгэл баялгээ тогтсон улсууд байдаг. Октябрь улсгалын дараа Оросд иргэний дайн болоод иргэний дайны дараа их хөлсгөлөн Казахстан болсон. Асар олон хүн хөлсөж өгсөн. Дээрээс нь мал нийгэмжилсэн. Тэгээ энээс болж зугтсан улсууд бас ийшээ нүүж ирсэн. Ингэж манай нутагт энэ казахууд ирж нүүдэлж ирж амьдэрсэн байдаг юм л. Казак ирсэн хүнээс манайхан мал хариулах Арахаш гэж нэг өндөр казак залуу авсан. Тэр манад 3-4 жил болсон. Адуу мал хариулж. Тэгээ сүүлд манай хогснаа гэр бариад казак авгаавч өгöd мал тасалж өгöd тусдаа гаргасан. Адуу бол мал тахан гэгээд нэг казак ахтуу хоёрын нэг 500-аад адуу малдаг нэг казак залуу байсан. Нэг нь тэр дэлгэрийн аав, нэг нь манай хогшаа хоёрын адуу малдаг. Эдний зүйлийнхэн идэж өгөн гэр орон барьж өгөн хоол хүнсийг хангаж өгнө шүү дээ. Унлахын мөрөг нь айгуу газар тэмцэж ирж байгаа улсуудыг дэмжинэ гэгээд манайхан чинь тэдний жижиг дэмжиж хүлээж авдаг байсан шүү дээ. Эвийн гол гэж том гол байдаг. Тэр голыг бургас дагаж уулын бэлтгэрээ тэр уул сүн утгаар ууланд гарч тэгж оргож орж ирж ирсэн гэж ярьдаг. Тэндээ ч нүүж ирэхдээ одоо манай казаку доторч ярьдаг нөгөө гал голомтыг одоо бүтүүлдэхийн тулд эрэгтэй хүн гүйч хүртэл болж исэн болох гэж исэн тохиолдлууд байдаг. Тэрнээс давж гарахын тулд одоо Алтай том улсуудын чинь гэрийн эсхийг дэвсээд тэмээгээр нүгээд тэгээ эсгийгээрээ мөр гаргахгүй ингээд нүүж орж ирээд тэгээ эргээд нөгөө шуураад явах хэрэг мөр нь хурдан харилна нөгөө эсгийний юун дээр бол тод мөр үлддгүүж гэдэг юм. Иймэрхүү бодит фактуудыг эдгээр бас ингээд сонсч исэн. Хувц хунаар ойж өгөөл Монгол хувц хийж өгөөл тэгэл даав маа эрс марсэлдэл казак өтөкөр казак хувцаг хийгээл тэгэл амьдраа явцдаг л байсан. Амиг би уснаас бөөнөр зөвшөөрөлтэй ирлээ гэгээд 10 казак айлрлээ 20 казак айлрлээ гэдэг ярьдаг байсан. Тийм зарим нь монголоор зарим нь зангалцаа тэгэл янз бүрээ ойлгоцдог байсан байгаа биз тэр үед бидний ямар тэднэр нь мэдтгэв шүү дээ. Гүгтүүд байсан гэж. Цаашаага тавааруу заримд автсан. Баруун хязгаар бас хэцүү байсан үе байдгийг тэр тамар гэдэг юм аах. Тамар гэдгсэн энэ судсаар хол үтсэн найз гэж ярьдаг байхгүй. Ойгор тэр магийн төв байдаг цоох гэж ярьдаг. Тэнд нэг өвлж аварж байгаа нэг дөрвөн хүнээс Виктор бол өгөөд 2 өвлж авсан байгаа байхгүй. Тэр баян дөрвөн хүн байсан байлээ. За та нар одоо ядарч ирсэн байна. Зовж ирсэн байна. За нэг өнөрхөд явах уу? Та нар аваа. Тэгэхээр санаа зовоод нэг бактери өгсөн юм. Жааламын лай дайрсан он жилүүд. Үлгий хотод байх Баян Үлгий аймгийн орон нутгийн судлах музей үзэж явхад тайлбарлагч бүсгүй Жааламын лай дайрсан он жилүүдийн тухай хальт дурсаад өнгөрөв. Мөрөөр нь мөшгөж үзвэл үнэхээр л Жаалам буюу дамби чандсан казахуудад нэн хатуу хариг сандаж байжээ. Жаалам 1912 оны сүүлээр Алтан арлуу орж ирэн суурьшаад байсан казахууд дээр хурж ирээд за та нар Монголыг дагах уу, Хятадыг дагах уу гэхэд нь шавар гэртээ шаазгаа хилтэй Хятадыг дагснаас монголчуудаа дагъя. Бид нүүдэлчдийн үр сад нэг тэрэгний 2 дугуй гэсэн тухай хууч яриа байдаг. Жааламыг ховдын манхны цэнхрийн голд нутаглаж байхад нь дээр дурдсан зайсан хилаан үлгийхөөс зорин очиж уулзсан Богд хаант Монгол улсад дагаар орох тухайга илэрхийлж байсан нь магадтай юм. Тэр үедээ Жаалам ховдыг чөлөөлөх тулдаанд гармгай гавья байгуулж Богд хаанаас эрдэнэ бишрэлт хүчин төгөлдөр ноён хутагт цолыг хүртэж мөн баруун хязгаарыг тохинулах сайдаар томилогдсон суусан үе байлаа. Ар Монголыг тусгаар улс болсныг хүлээн зөвшөөрөөгүй бүр өсөрхөж хорссон Шинжаан дахь Хятадын цэргийн зүтгэлтнүүд
Мөн хятадын талыг баримтлагч торгуудын Балтван нар Сугарбай тэргүүтэн казахуудыг дэмжин зэр зэвсгээр тусалж түрхэрчээ. 1913 оны дундуур Хила нарын араас мөшгөн Алтайд авж ирсэн зэвсгэлсэн казахууд Уренхан нутгийн зарим хэсгийг тонон дээрэмдэг. Мөн урагшаа Засагтхан аймгийн Уренхан дайчин бээсийн нутагтч халджээ. Шаалам цэргэлэн хөдөлж казахуудыг тарав. Тэгэхдээ Богд хаанд өргөдөл хүсэлт гарган Монгол улсад дагаар орсон ам тангараа сахисан казахуудыг эмээлдээ авч харин ам тангараа зөрчсөнийг нэн хатуу харгасаар шийтгэж байжээ. Чухам тэр үед л болов Шаалам нэгэн ноёны арьсыг амьдаар нь хуулан хатаасан нь өнөө Чех улсын Праг хотын үндэсний бүзийг бий. Шаалам ийхүү дээрэм тонол хийсэн казахуудыг нам дараад үлдснийн нутгийн гүн рүү одоогийн Увс аймгийн Бүхмөрөн сумын нутагт байх үүрэг нуур руу хүчээр нүүлгэжээ. Энэ нь Шинжаан дахь казахууд болон Уренхан нутагт орж ирсэн казахуудын харилцааг таслах, магадгүй тэдний халдлагаас хамгаалах зорилготой байсан байж болно. Казахуудыг үүрэг нуур руу авч явахдаа Бүхмөрөнгийн наан байх овоонд Монгол ёс заншлаар овоог тойрч чулуу тавиулж дээж өргүүлжээ. Хүчээр хийлгсэн энэ үйлдэлд казах иргэд ихэд дургуутсан байдаг. Харгасалж агаад нүд гэсэн. Алдгийг олоод ингээд тэгээд сүүлд яасан мэхээр замжаанд эсрэг гарсан. Сэрэг зохион байгуулад нэг шөнө тэр замжааныг явж байгаа сэргүүдийг олоод тэр хэсэг тугаад авсан айлууд зөвлөдийн клэнэ кошараш давсан байгаа юм да. Шаалам дэлгүүн орчмын казахуудыг дарж иргэшээлдээ оруулаад 3 казах бүсгүйг авчран гэрт хоржээ. Харуулуудын нэг нь та нарыг Жаалам эхнэрээ болохоор хорж байгаа юм гэсэнд. Жааламын эхнэр болсноос үхснэн дээргээд нэгний бож амиа хоролцоожээ. Тэр цагаас хойш тэрхүү газрыг Ишкана буюу 3 ээж хэмээн нэрлэх болсон ба одоо ч казахууд ярьдаг байна. Мөн Жаалам томчуулын алж устгасны дараа хар хандах хөнгөө хаягдсан 50 гаруй казах хүүхдүүд үлбэрч өгсөн тухайч ууж бий. Казах иргэд Жааламын энэ мэт дарамт харгислалаас зүгтэн зарим нь Шинжаан, зарим нь Оросын Хошагач руу дөрвжээ. Оросын Хошагач руу дөрвсөн казах иргэдийн араас Хатанбаатар Магсаржав очиж удаадараа уулзсан ярилцаж байж буцаан авчирсан түүхтэй. Хатанбаатар Магсаржавын бүгд ерөнхийлөн захирах яамнаа өргөссөн бичигтээ 10 гаруй цэргийн хамт хөшөө модны газар очиж Оросын консул албаны хүмүүстэй хамт тийш очисон казах хүмүүстэй уулзсан тэрслэн урвсан ялыг хэлтрүүлэн сайн нутаг олгон хашраан зовоохгүйгээр хамгаалахыг баталсан бичиг гаргажээ. Энэхүү тэрслэн урвсан ялын тухай хүндсэн нь ортой юм. Казах иргэд Монгол нутгаас Оросын зүг дөрвөн гарахдаа замд таарсан Монгол айл өрхийг тонон дээрэмдэж алж талсан явдал болжээ. Хариуд нь казах иргэд бид болбоос урд хятад улс дор захирагдж явсныг монголчууд цэргийн сүр хүчээр албадан тулгаж авсан хойно хуучин нутгаас ангижруулан өвгдийн хүүр яснаас холдуулж зүйлээр хашруулан зовоос нь тэсхвээ бэрх. Бид дуртаяа дагаж орсон газаргүй тул элдвлэн монголчуудад буцаж очихгүй. Орос улсад дагаж ормай. Хэрвээ хүлээж авахгүй болбоос хятад улсад буцаж одох зам 50 явуулмай хэмээж байжээ. Чухам казах иргэдийг цэргийн сүр хүчээр дагуулan авч зүйлээр зовоосон явдал нь Жааламын л үйлдэл болно. Гойвалтай аймгийн Бугад сумын нутагт хасгийн хар толгой, хасгийн хар үзүүр нэртэй газар бий. Энэ яагаад энэ нэртэй болсныг нутгийнхан өнөөч марталгүй санаж ярьсаар байдаг. 1913 оны орчимд Шинжаанаас 130-аас 150 орчим казах дээрэмчид дахин шар нуруугаар дамжин орж ирээд цагаан гол хөх сайрын айлуудыг талан дээрэмджээ. Тэндээсээ бугын даваагаар даван одоогийн Бугад сумын төв орчмын баян голоор байсан айлуудыг түгээж алхын алаад гэр бараагийн шатааж мал хуугийн залуу охид бүсгүүчүүдийн хамт тун явсан байна. Морой аргамжихаар явсан хүн тэр чигтээ зайдан морьтой давхиж 60 гаруй километрт байх Тонхил сумын төв буюу усан зүйлийн хүрээнд байсан Жааламд хил дуулгаснаар тэрбээр 50 гаруй цэрэгтэй хөдлөн зам зууртаа, амттай, тамч, бижийн их орчмоос хүч нэмсээр бугаар даван буцаж явсан дээрэмчдийг амдан одоо хасгийн хар толгой нэртэй болсон газраас эхлэн цохиж
7-оос 8 орчим километр газарт байх хар үзүүрт хүртэл цуулан даржээ. Ингээд тэр газар хасгийн хар үзүүр хэмээх нэртэй болжээ. Хамгийн сүүлд 2 казах гашууны хөтлөөр зугтаасанд Жааламын дэргэд байсан говийн урт хар бууж хэмээх алдартай бууж хүн дээшээ харж хөвтөд хөлөө давхарлан гутлынхан эдгэр хоншоор дээр буугаа шиiрлэн тавьж байгаад буудсанд нэг нь навсаага тунжээ. Хар бууч буугаа сумлаад дахин буудах гэхэд Жаалам наадхай үлдээ. Очоод юу болсныг бусаддаа мэддэг хэмээн явуулж байсан гэдэг. Зөвхөн казах хэрэгдэд ч тийм хатуу харгас байгаагүй. Олон монголчуудыг нүдийн ухах, улайдсан лантуугаар илгэн шарах, цовдлох зэргээр харгислаж байсан угийн харгас тогшин хүн байжээ. Тэрбээр Монгол улсаас салан тусгаарлах санаа агуулж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул занал хийсэн учраас 1922 онд өнөөгийн хятадын Гансу мужид байх Маазуушаан буюу Дааган дэл ууланд байхад Монголын засгийн газрын хүмүүс очиж устгасан байдаг. Жаалам бол Монголын түүхэнд гавьяаж байгуулсан бас гайчиг тарьсан өвөрмөц түүх намтартай хүн юм. Ер нь Жааламтай холбоотой казах түмний түүх маш энцэг. Тиймээс ч өнөө хүртэл казахуудын дунд Жааламын лай дайрсан онжилууд хэмээн ярьсаар буй. Толго нуурын тулалдаанд казахууд оролцсон нь. Дүнсгэр хөх уулсын дунд далайн түвшнөөс дээш 2000 метрийн өндөрт орших толго нуур. Алтай нурууны цэнгэг уст томоохон нуур билээ. Баруун талаар нь бардам, халбан, хөх хэрцгийн оройд сэрэлзэж, зүүн талын хатуу сай, улаан сайгийн уулс эмжин. Урд талд нь 4000 метрийн өндөртэй сайр хайрхан сүүхийг хажээ. Монгол улсын түүхэнд сүүлийн хэдэн зуун жил болоогүй олон хоногийн бүслэлт бүхийг хүнд хэцүү тулалдааныг толго нуурын тулалдаан гэдэг. 1921 оны намар Хасбаатар Байкалов нарын командалсан Орос Монголын 300 орчим цэрэг Саруул гүний хүрээнд Бакич нарын удирдсан цагаантны 3000 орчим цэрэгт бүслэгдэж 42 хоног хориглон тулалдсан юм. Олон хоногийн бүслэлтэд хоол хүнсээ дуусгаж, алагдсан мордой идэж, эцэст нь хүрээний залбин муур нохой бүр сүулдэ эмээлийн дөрөөний сург үлмигч чанаж идэхтэй тулж байжээ. Хоошоо хэл орчмын хөшөө модны Орос улаан цэрэг урагшаа ховд орчимд байсан Хатанбаатар нарт хэл хүргэж тусламж авахар 4 Орос цэргийг казах Даавдвайн хамт бүслэлтийг гарган явуулсан ч амжилттай болсонгүй. Иймд дахин Шангис бай, Шалган бай хэмээх 2 казахыг хөшөө мод руу илгээв. Тэд бүслэлтээс явган гарч зам зууртаа унаа олж аван явсаар 260 гаруй км хол хөшөө модонд хүрч туслах хүч дагуулan ирсэн байна. Өдгөө Өлгийн хотод аж төрж буй нам төрийн зүтгэлтэн өндөр настан жүкээгой ийш үе үе ирж малгайгаа аван сөгдөн мөргөх нь эцэг өвгдийнхөн эрх чөлөөний төлөө тэмцэж явсан тэр хатуу ширүүн цагийн цуурыг анирдах мэт. Тэрбээр аавдаа болон хамтран тэмцэж явсан партизануудын дурсгалд зориулан ийм нэгэн дурсгалын цогцлборыг 2021 онд өөрийн хөрөнгөөр босгожээ. Мөн аавынхаа дурсамж болон 1921 оны үйл явдалд оролцож явсан Монгол-Орос казах хүмүүсийн дурдтгал түүхийн баримтуудад тулгуурлан толго нуурын тулалдаан хэмээх ном бичиж хэвлүүлсэн байна. Ингээд хороод гонсон ерөөсө гарахын арга алга. Цагаатны бүслээс хаяа нэг дувтан, тэрнийг дувталгаа буцаана ингээд сүүлдээ тэгээд хүч хөрөхгүй болохоор зөөлтийн улаанаар нэрдээ тусламж авах шаардлагатай болсон. Тэгээд тэр Шалган бай Шангис бай хоёрыг казах цэргийн дотроос тэр хоёрыг аваад за та хоёр нэгдүгээр тэр мэддэг. Тэрнийг танд юм байна, зам мэд юм байна. За ингээд хэл хөрөнгөш. Тэг шөнө гаргаад нуугдж яваад тэд нуугдж явсаар кошагаас зөөлтийн улаан хэл хөрөнгөш туслах цэрэг авсараад чөлөөс 42 дахь хоног дээр чөлөөсөн байна. 1921 оны 7 дугаар сарын сүүлчээр хаант Оросын генерал Бакич Шинжааны Алтайн тойргийг хятад цэргээс бүрэн чөлөөлөөд 8 сарын дундуур Ирмэгтийн даваагаар Алтайд авч орж ирэв. Тэгээд цэргийн унаа идэж харж өгөхийг казахын Ширүүш хошууны захирагч Дөрбит хаанаас шаарджээ. Дөрбит хаан татгалзсан хариу өгөөд Орос хэлтэй Шангис бай, Шалган бай хоёр туслахаа Кошагичд байгаа Байкалов, Бөхмөрөнд байгаа Хасбаатар нар руу илгээж хэл дуулган тусламж хүсжээ. Тэр хоёр Хасбаатарт явуулсан байгаа. За энэ цагаантнууд орж ирлээ. Энд биднийг төвөөх нь. Бакич генерал тэр даруй 30-аас 40 цэрэг илгээн Дөрбит хаан захирагчийг ах дүүсийнхэнд хамт баривчлан Дөрбит хааныг алж Харьяат ардын эд хөрөнгө мал ахыг хураан авчээ.
Хил хүрэхээр явсан Шангис бай Шалган бай хоёр болон Дөрбит хаан захирагчийн шадар туслагч Давд байгаар ахлуулсан мал хөрөнгөө дээрэмдүүлж эзэн ноёдоо баривчлуулсан Ширүүш хошууны казах хэрчүүд Байкалов, Хасбаатар нарыг тосон очиж нэгдсэн байна. Мөн замзуурт казах хэрчүүд 1-2-ороо нэмэгдсээр байжээ. Тэд газарчилж, тандуул туршуул хийж, хэл мэдээлэл цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн нутгийн казах хэрэгэд цэргийн унлаг хоол хүнсэрч тусалсан байна. Энэ толгон нурын тулдаанд бол энэ нутгийн хүмүүс казак уранхай дөрөвт хүмүүс маш их одоо үүрэг гүйцэтгэсэн. Хоол, хүнс одоо морь босод одоо ямар одоо тусламж байдгийг энэ талаар маш их тусалсан байгаа. Тэг хоёулаа хасварын сэрэг дэлсэн байгаа. Нөгөө талд бас Бакичид тусалж үйлчилж байсан казах уран ханарч байв. Аавкир, Дөрбет, Шамбан хэмээх 3 казах Хасбаатар нарт хэл дуулахаар явхад Өштовгийн 16 казах таарж мориор чирч өрлөж хороожээ. Хожимо Аавкирийн охин Күриш хаан эцгийнхээ хойноос олны төлөө амиа өргөсөн эцгийгээ өгүүлж баршгүй. Залуу сайхан аваасаа санаандгүй салах нь энэ. Нэгийгээ яргалж алсанд айдас хүйц төрөөд байна. Абага хрэтийн дунд алуурчид ийм байх гэж өөр хоорондоо алалцаж өрөөл бусдын хоол болов гэх мэтээр гашууд нь дуулсан 1450 гаруй мөр бүхий дуулал ихээхэн алдартай. Үүнээс үзэхэд Шангис бай Шалган бай нарын хэл дуулахаар явсан нь ямар эрсдэлтэй аюултай байсныг илтгэнэ. Дөрчгөөнд эсрэг үс барьсан байгаа шүү дээ. 10 хэд жилээр шийтгээд Улаанбаатарт явуулсан байгаа шүү дээ. Улаанбаатар шууранд 6-7 жил байгаад ардын усгын 25 жилийн яваагаар өршөөлөөр суллагдаж ирсэн байна. Ингээд 51 онд 21 оны хувьсгалд орсон хүмүүсийг тодорхойлоход нөгөө түүхээс тодорхой гараад ирсэн. Ардын хувьсгал партизан сул авсан юм байгаа шүү дээ. Баян үлгийн аймгаас 70 гаруй удаа ардын хувьсгал юм партизанууд төрсөн байна. Толом нуурын тулдаан болсон саруул гүний хүрээг бид яг л нуурынхаа хөвөнд хэмээн боддог байв. Гэтэл нуурын урд үзүүрээс 20 гаруй километр зайд сайр харихны бэлд байх ажээ. Алтан урын хаан 7 хошууны нэг саруул засгийн хүрээний туйраас отоо бүтэн бүх хил тал тоосгоч олдохгүй болжээ. Гүн ухсан нүхний үлдэл хонхор гүдгэр бүхий газрын шарах 100 жил өнгөрсөн ч эдгэрсэнгүй. Мартагдж хаягдсан энэ бөөрөн дээр 1975 онд залуусын тойрон аялалд зориулан босгосон нэг хөшөө, мөн 1995 онд уран хаан иргэдийн босгосон бас нэг гэрэлт хөшөө тэртээ дээр сайр хайрхны оройгоор үйлс хуйлархыг харж салхи дүнгэнхийг сонсох мэт дүнсийн байна. Казахстан дэх их өлсгөлөн улс төрийн хэлмэгдүүлэлт. Сэтгэл сэрд хийлгэм ийм хөшөө дурсгалуудтай өнөөгийн Казахстаны Алмата, Карганда, Атирау гээд нэлээд хэдэн хотод таарлдана. Казахстан даяар жил бүрийн 5 дугаар сарын 31-нд өнгөрсөн зууны ихээр болсон их хэлмэгдүүлэлт аимшигт өлсгөлөнд амнасаа алдан хэлмэгдэн зовсон сая казах хүмүүсийн дурсгалыг хүндэтгдэг юм. 1917 он Октябрийн хувьсгал. Дарлагдсан ард түмнүүд эрх чөлөөгөө олж хувь заяагаа мэдэх хэрэгтэй боллоо хэмээсэн хувьсгалын удирдагч Ленний тунхаглал хаант Оросын колоничлолд нэрвэгдээд байсан Дундад Азийн ард түмнүүдэд гэрэл гэгээ тусах шиг болжээ. Гэвч тэр гэрэл гэгээ казахуудын хувьд дэндүү богинохон хуурмагхан байв. 1918 оны хавраас хамтралд нүүдэлчин казах иргэдийг хүчээр оруулан малын нийгэмчлэв. Мөн иргэний дайны фронтод шинэ бүтээн байгуулалтад зориулсан хүнсний нөөцийг иргэдээс дайчлан худалдан авав. Дааж давшгүй их үр тарианы болон малын бүтээгдэхүүний алав ноогдуулв. Дайран дээр давс нэмж тэр жил ургац ургасангүй. Ингээд 1919 оны ихээр өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн байна. Өлсөж бухимдснаас олон газарт зэвсэгт тэмцэл дээрэн бослог гарч большевикууд тэднийг хоморголон дарав. 1931 онд нийт малын 92%-ийг хураан авч Казахстанаас гаргажээ. 1933 он гэхэд Казахын ард түмний 40 сая орчим малаас дөнгөж 4 сая үлдэж 90% нь байхгүй болов. Түүхэнд Казахстаны их өлсгөлөн хэмээн нэрлэгддэг энэ хатуу догшин цаг үед нийтдээ 3 сая гаруй иргэдийн амь насыг авч оджээ. Тухайн үеийн Казахын хүн амын тэн хагас нь ийхүү өлсгөлөнгөөр нас барав. Энэ бол 20 дугаар зууны хүн төрлөختний түүхийн эмгэнэлт гашуун хуудас байлаа. Түүнээс 50 орчим жилийн дараа буюу 1970 онд л Казахын хүн ам сая нэг 1920 оныхон хэмжээнд очжээ. Хойд нутгийн казахууд илүү их хохирлоо.
880 мянган орчим хүн өргөцсөн нь тентхийн хүн амын 75% болж байжээ. 1 сая 250 мянган казах хүн төрлөх нутгаа орхин хоол хүнсний эрэлд гарлаа. Тэд Хятадын Шинжаан, Монголын Алтай, Ирак, Афганистан, Киргиз гээд тал тийшээ дөрвлээ. Их хэлмэгдүүлэлт ч казах түмнийг тойрсонгүй. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хэдэн зуун мянгаараа казах иргэд гулагт цөлөгдөж үйл тамаа эдлэв. 1920-с 1953 онуудад 118 мянган хүн ял сонсож тэдний 25 мянган буудуулжээ. 1937 оноос хүн ам нь цөөрөн сийрч эзгүүрсэн Казахстан руу 1 сая 200 мянган орчим Солонгос, Турк, Иран, Курд, Азербайджанчуудыг шилжүүлэн суулгав. Гол зөнхлөх нь Оросууд байлаа. Дайны үед нэмээд Герман, Грек, Чечен, Ингуш, Карачай, Балкар, Кримийн татар болон бусад үндэстнийг албадан оруулжээ. Нүүдэлчин ба хагас нүүдэлчин ард түмнийг суурин амьдралд шилжүүлэх компаничлсан ажил Казах, Киргиз, түүнчлэн Халимаг, Якут, Бурят, Тува үндэстнүүдийг хамарсан ч Казахстанаас өөр хаан ч ийм үнсгэлэнд нэрвэгдсэн тохиолдол бүртгэгдсэнгүй. Тухайн үеийн зөвлөлт Казахстаны коммунист намын дарга Филипп Голошекийн казахуудыг ерөөс хүн гэж авч үздэггүй байсан гэдэг. 1929-с 1933 онуудад болсон их хөлсөглөнг энэхүү Голошекийн нэрээр нэрлэдэг юм. Мөн Оросын иргэний дайны үед Казахын тусгаар тогтнолын төлөөх Алаш ордын хөдөлгөөн хамтаржуулалтыг эсэргүүцсэн бослого зэрэг нь тийм хатуу харгас хандахад хүргэсэн болов хэмээн үзэх нь бас байдаг. Ийхүү өнгөрсөн 20 дугаар зуун бол Казахын ард түмний хувьд том шалгуур сорилттой тулгарсан бас том хувь буюу тусгаар тогтнолоо олж авсан зуун байлаа. Тэр хэцүү цаг үед тарж бутарсан Казах иргэд өнөө дэлхийн 44 оронд аж төрдөг юм. Хятадын Шинжаан дахь казахууд 18 дугаар зууны төгсгөлөөр 100 гарын эзгүүрсэн нутагт эзэн суух гэсэн өрсөлдөөн 19 дугаар зууны туршид хаант Оросын эсрэг болсон бослого хөдөлгөөн 20 дугаар зууны ихээрх зөвлөлт Казахстаны их хөлсөглөн улс төрийн хавчлага дарамт мөн омог хоорондын тасралтгүй зөрчил тэмцэл зэрэг олон шалтгаанаас Хятадын Шинжаанд олон мянган казах иргэд нүүдэлэн ирж суурьшсан юм. Хятадд нийт 1 сая 500 мянга гаруй казах аж төрдөг. Тэдний үнэмлэхүй олонх нь Шинжаан уйгурын өөртөө засах орны Ил, Мора, Бархолд байна. 1930-ад оны үед одоогийн Шинжаан уйгур буюу тэр үеийн зүүн Туркестанд 800 мянган орчим казах оршин суудаг байснаас 1950-ад оны бослого үмэн соёлын хувьсгал дөрвөлтээс болж 421 мянга болтлоо буурч байлаа. Сүүлийн 20-од жилд Шинжаан дахь Хятадын төр засгийн бодлого хатуурч Монгол сургуулиудыг хааж Монгол ном хэвлэлийг хориглож буйг бид сонсож харамссан суудаг. Гэхдээ Шинжаанд зөвхөн монголчуудыг хавчиж хягсангүй. Уйгур, казах зэрэг исламын шашин тэрэгдэд бүрч хатуу ширүүн хандаж хүчээр хятадчуулах бодлого улам бүр хүчээ авч байна. Казах уйгуруудыг казах уйгур хэл дээр хичээл сургуулиуд хаацсан. Одын хятадгэл дарсарам хятадаар ярина. Шön унтахсан хятадын сэлдүүлэг гэрбэлээр доолно. Агадабас доолно. Айл болгоны хятадын зөвлөгчтэй болж байгаа нь чухлаас юм. Мэдээж тэдний дахин хүмүүжил лагер байна гэж. Нүүбо болоод дэлхийн нийт шаардад тэр хятадд зөвшөөрөхгүй шүү дээ. Хасгийн дан хасаг эдсэн он жилүүд. Баруун хязгаарын монголчуудын дунд баян үлгийхөөс баян хонгор өнгөртөл 1000 гаруй км урт хил дагуух 15-аас 16 сумын ард иргэдийн дунд хасгийн дан хасаг эдсэн он жилүүд хэмээх гашуун дурсамж үлдэж хоцорсон байна. Олон зуун хүн зэрлэгээр алуулж охид эмэгтэйчүүд олзлогдсон боол болон царагдав. Энэ зэрлэг балмад явдал зөвхөн өнөөгийн Монголын баруун хилээр хязгаарлагдахгүй. Хятадын Сүвэ, Алша, Синай, Эзний гол, баруун төмдийн нутаг бүр урагшлаад Чинхай мужийн хөхнүүрийн дээд монголчууд ч ихэд хэлмэгдэжээ. Энэ хэцүү он жилүүд нь 1900 оноос 1950 он хүртэл бараг хагас зууны турш үргэлжилсэн юм. Гэнтхэн ээж хой босоороо болгоом байлаа гэх. Сэрээд ирсэн чинь бөөний дуу гэж бичгнээ зүгээр. Гэрлүү бөөн гал орж ирээ. Тэгсэн тэр сумчин гэрлүү орж ирэх бөөн гал байт юм биш. Тэгээд тэр дундуур наарцаараа явж мөлх гэж байж байгаагаараа тийм ээ гэр мэри чинь татчун гаалдаж энэ зүгээр цаанаас нь
бооны дуу гэж байдаг нэ тэмээний юу ч юм бөөгнө. Инг батг шууга чигтэх юм. Тэгэл дунд нь өмнө нь хэсэг хөөгдөж жирг оргүй баа байсан юм чинь тэмээнд дор гიშгэг дүүх юм. Нэг тэмээний үзүүнээс ингээл зүгт. Оо тэр их явла тэгж байгаа гинтгэл их юм дээгүү өсрээд баг. Тэгсэн тэр их уусаад одоо ийм өндөр ийрэг ийм гангойс. Тэр үндээгээр тэмээ өсөрхлээ тэр хүчинд нь унж. Тэгээ тэр дотор шоронд болоод давтарсан. Тэгээ уулмын тэгээ байхгүй. Маргааш нь болсон чинь одоо нэг ч хүн байхгүй. Юу ч байхгүй. Босож болох юм байж өнөө шорооноос арайхтныг босч ирээд явах гэлээ хөл нугарч унаад байх юм. Тэгээ бага юм чи мөлкөө унжилвээ босжилвээ. Атя сүрэнгуйг багад тэднийх өнөөгийн Шинжааны тэнгэр уул гансуу мужийн эзнээ алшаа хошуу сүвэ орчимд нутаглаж байхдаа олон удаа дээрэм дүрдсэн байна. Багнасаа дурсахаар л дээрэм аллах харагдаж буун дуу сонсогддог хэмээн хуучлана. Ээжиг дагаад өнөө айцхада далдрах газар байдаг юм байл. Төрүүндээ явж болдгүй их тухай бо. Ой мод энэ шиг юм байсан. Хаана байсан ч ийлэл байх. Суханы юм иргэн доогуур ингэ байж. Гэнтгэл морны туураад ичргээд гарч ирж Монгол. Тэр ингээ асаг тусч бас Монгол гэж мэддэм. Одоо яах вэ босоод нээж хажууд айгаад одоо гүгчин. Одоо ямар вэ? Хонтохон. Тогсчихсан харин. Хэсэг нэг улаан нэг тахан гэсэн гис. Тимийн зогсож байгаа ингээ харж чаж. Одоо буудчих байх та. Заримдаа толгой өдөв зүрх зүгтээ шүү дээ. Одоо нэг насаар мартдаггүй юм байна тэрийг. Түүхэндээ бол хардлын застав гэж нэрлэгдсэн аюурын шинд гэдэг ийм газар байна. За энэ газрууд бол яг одоо тухайн үедээ энэ дээр бол застав байсан. Гэр замлаатгуудаа одоо гэрийн замлаатг суурууд нь энэ одоо энэ хонхрууд ингээд харагдаж байна. За тийшээ ингээд одоо нууц чоконы хуучин одоо сороо ороод нь байгаа. Энд бол нэг застав зэрэг одоо тэр чигээр одоо хасгийн дээрэмжид ятуулсан ийм түүхэн үйл явдал болсон ийм газар байгаамаа. Хасад их дарлуулж ирсэн байна. За. Алаагуудаа дүүр хөгч утаа наваад гэртээ нь одоо гэр ахмад 2 3 байвал зүгөө алцгаад 3 4 хөгт байсан ч хэдий байсан ч аваа явчих нь. Тутааж гарч ирсэн ганц нэг хүн бол уйлжрээ гэрд. Дандаа юм шахдаг энэ татчих. Тэгээ одоо ийм жаахан хүүхэд байна одоо ийм. Бачаад одоо тэр 2 хөлөөс нь ягаал. Хэрэг байхгүй тэр. Түүх судлаачид алсан талсан дээрэмдсэнийг л ихэвчлэн ярьдаг, ухдаг. Харин шалтгааныг төдийлөн ухаж тайлбарлаж байсангүй. Энэ түүх бол монголчууд болон казахуудын аль алинд нь өш хонцонг үгүйсгэл тэмцлийг биш. Хатуу сургамж ухаарлыг дагуулах учиртай мартаж болохгүй түүх юм. Шинжаан дэх улс төр зүүн Туркестан улс. Манччин бүрэн унахтай зэрэгцээд 1912 онд Шинжааны уйгурууд тусгаар тогтнолын төлөө Монгол Хятад төвдүүдийн нэгэн адил босов. Уйгуруудын тэмцлийг нутгийн казак Монгол иргэд дэмжив. Унаж босож ялж ялагдсаар 1933 он Дорнод Туркестан улсыг байгуулжээ. Шинжаан руу социалист лагерыг тэлэх мөн бүс нутгийн байгалийн их баялагийг ашиглахын тулд Коминтерн зөвлөлтийн талж дэмжив. Төдөлгүй Англи Америкийн шууд дэмжлэгтэйгээр Шинжаан нь Хятадын Гоминдааны нам Чан Кайшигийн хяналтад орлоо. 1940-од оноос Шинжааны Хятад захирагч Шин Шицаан хатуу бодлогыг эсэргүүцсэн бослого умард Шинжаан даяар дахин өрнөхөд Алтай казахууд Оспанаар манлайлуулан тэр бослогын нэг жигүүр болжээ. Оспан нэгэнтээ Гоминдаан намынханд хөөгдөн шахагдж Монголын нутагт орж ирэхэд нь эрх баригчид хөлийн гүндээ оруулж хамгаалав. Энэ үеэр мөн 5000 гаруй казах төвдөр дамжин энэтхэх рүү дөрвсөн ч төвдүүд зам зуурт нь эсэргүүцэн тэмцэж 2000 гаруйг өргөдөж үлдсэн нь Ладагт арайгж хүрчээ. Зөвлөлт холбоот улсын зүгээс Чан Кайшигийн Гоминдааны засаглалыг эсэргүүцсэн босгогчдыг дэмжлээ. Бүгд найрамдах Монгол ард улсын тэргүүн маршал Чавелсон Шинжаан нь Хятадын эрх мэдлээс гарснаар Алтай өвөрт таслагдсан Уран хаан хошууны нутаг
Мөн цаашлаад ховг сайр, бор тал, бар хөл, Баянгол зэрэг нутгууд дэх монголчуудаа их Монголдо нэгтгэх боломж нээгдэн хэмээн үзэж дэмжлээ. 1944 оны хавар Булган голын алаг толгойд Оспантай уулзаж, Сталинаас илгээсэн ихээхэн хэмжээний сум зэр зэвсгийг гардуулжээ. Дорнод Туркменстан улс амжилт олж, хуучин уйгурын нутаг болон Ийл, Тарвахтайн эр гаруй хувьд хяналтаа тогтоов. Гэхдээ уйгурууд зөнхөлсөн Дорнод Туркменстан улс засгийн газрынхаа бүрэлдэхүүнд Оспаныг оруулсангүй. Аймгийн даргаас дээш албан тушаал өгсөнгүй. Улсын баатар болгожээ. 1946 оны сүүлчээс Шинжааны нөхцөл байдал дахин эргэж, Дорнод Туркменстан улсын статус ганхах үед Оспан Гоминдааны талыг барих болжээ. Оспаны энэ мэт тогтворгүй байсны шалтгаан нь Дорнод Туркменстан улс болон Хятадаас хараат бус бие даасан Алтай Казахын улс байгуулах зорилготой холбоотой хэмээн зарим судлаачид үздэг юм. Түүний энэ байр суурь нь Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул занал хийлж мэдэх тул Маршал Чобилсон дэмжсэнгүй, зөвлөлтүүд ч дэмжсэнгүй. Чухам энэ үеэс Оспан болон түүний удирдлагад байсан казахууд Хятадын Гоминдан намын цэрэгтэй хамтран бүгд найрамдах Монгол ард улсын баруун хил Баятаг богдын нутгаар удаа дараа томоохон халдлага хийх болсон юм. 1949 онд Чан Кайшигийн Гоминдан нам Мао Цзэдуны коммунист хүчинд бут цохиулан Тайван руу зогтов. Үлдэж хоцорсон Оспан Хятадын коммунистуудын эсрэг дахин партизаны дан хийж байгаад хүн хүчээ ихэд хядуулж, өөрөө Гансуугийн уулнаас баригдан 1953 оны 4-р сарын 29-нд Өрөмч хотын талбайд олонний өмнө буудуулжээ. Оспаныг дагагчдын зарим нь хэдэн жилийн өмнө энэтхэгийн Ладак руу дөрвсөн казахуудынхаа араас үхэл хагацал дундуур зүтгэж очсон ба хожимо тэднийг Турк улс хүлээн авчээ. Оспан нь Булган голын хөх тохойд төрсөн Алтайд суурьшсан Крэ овгийн хүн юм. 1990 оноос хойш Оспаныг үндэсний баатар хэмээн өргөмжилж, хөшөөг нь босгох тухай Монгол улсын зарим нэгэн казах иргэн ярих болов. Гэвч энэ бол Монгол улсад ямар ч боломжгүй юм. Хуучин түүх бичлэгийн зарим нэг гажуудлыг засаж, онгорхой орон зайг нөхөн шинчилж байгаа энэ цаг үед Оспаны түүхэн үүргийг илүү олон талаас нь харж дүгнэх болсон ч Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд занал хийсэн нь бүхий л баримтаар нотлогддог хүнийг үндэсний баатар гэж дүгнэх нь Монгол улсын эрх ашигтч, шинжлэх ухааны зарчимтч шууд харшилна. Мөн Оспаны талынхны дээрэм аллагад өртөж, амнасаа алдсан 100 хүмүүсийн дурсгал мартагдаагүй үр хойдсон ярилцсаар л байна. Ийм нөхцөлд Монгол улсад Оспаныг баатар гэх хөшөө дурсгалыг босгох санаачилга нь түүхэн үннийг сэргээхээс илүүгээр хоёр үндэстний хоорондын хуучин шархыг сэргээн яс хайж, хагарал талцалд түлхсэн бодлогогүй харлахын явдал юм. Харин Казахстанд хэрхэн үзэх нь тухайн улсын дотоод асуудал болно. Экэбаатар Зайсанов, Жанабил хаан Сагадай. Өлгий хотын яг төвд ийм нэгэн хөшөө бий. Энэ бол Монгол улсын баатар Мазимын Экэн хөшөө юм. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг 1978 оны 8 дугаар сарын 18-ны өдөр. Экэйд бүгд найрамдах Монгол ард улсын баатар цол нэхэн олгох тухай их орныхон эрх чөлөө тусгаар тогтнолыг эрэл ихэхээр хамгаалж 1939 онд Халахын голын районд Японы түрэмгийлэгчдийг бут цохих байлдаанд баатарлагаар тулалдаж Гарамгай гавья байгуулан ам өргөдсөн Баян-Өлгийн аймгийн Дэлгүүн сумын харьяат дэслэгч Мазимын Экэйд бүгд найрамдах Монгол ард улсын баатар цол нэхэн олгосугай. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Юмжагийн Цэдэн бол Домог Далагморт Дандар баатар нэгэнтэй би олон баатрууд мэдгч Экэй шиг баатрыг мэдэхгүй юм хэмээн дурсаж байжээ. Экэй баатар бол халах голын байлдаанд 6 дугаар морд дивизийн 4-р сумангийн дарга нь байсан. Байлдааны талбарт нь баруун мөрөө таслаад гэдсээ сувуулаад задарсан гэдсээ 11 м одоо чирж байлдаж арын хүмүүс эртэлнүүд их орно хамгаалж байсан. Дэслэгч Жанабил хаан Монголын казах түмний дундаас төрөн гарсан бас нэг баатарлаг дайчин бол Жанбил хаан юм. 1947 оны 6 дугаар сард Хятадын Гоминдан болон тэдэнтэй хүч хавсарсан Оспаны казахуудын 1000 гаруй хүн бүхий үлэмчхэн хүч Баятаг богдын хужирт нарийн бүдүүн харгайд улаастын амуудаар давшин ирж хүч тэнцвэргүй хатуу ширүүн тулдаан болсон юм. Энэ тулдаанд баг дэслэгч Жанбил хааны удирдсан ховд 4-р морьт хорооны 3-р сумангийн хөнгөн пулематын салааныхан дайсны төв рүү зам гарган довтолж үлэмж хохирол учруулжээ. Харамсалтай нь зэрэгцэн давших учиртай бусад ангиуд ухарснаас тэдний салаа бүсэлтэнд орж бүгд ам өргөдсөн юм.
Тэгээ 39 оны халах голын байлаанд Монголын нисэх хүчний армийн командлагчид Зайсанов гэж казак хүн байсан. Тэгээ маш их одоо үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь 45 онд одоо баруун хилийн мөргөлөнд нисгэх шалдарсран хоёр бас их үүрэг гүйцэтгэсэн хүн. Зайсанов бол одоо Монголд анх удаа 10-ад одоо генерал хүн төрсөн. Анхны генерал Сэдэн Балдарга байна, Хавсран байна, Дорж байна. Тэр 10 хүний нэг нь бол Зайсанов байна. Зайсановын төрсөн газар нь Улаанхус. Мөн баруун хязгаарын үйл явдалд тод уул мөрөө үлдээсэн алдарт тагнуулч Өвшиний сагаатай зэрэг Монгол эх орныхон төлөө амь хайргүй тэмцсэн казак хэрс цөөнгүй билээ. Баян үлгийн аймаг байгуулах хүртэлх түүх. Жамсрангийн цэвэн хасаг хамниган нарын гарал үндэс байдлын тухай өгүүлэлтэй 1923 онд ховдын хязгаарт явуулсан судалгааны дүнгээс харахад Монголын харьяат хасаг өрхийн тоо 1870 байв. Нэг өрх 6 хүнтэй гэж тооцоолбол 11220 болно. Бид тодорхой тоо бүртгэл аваагүй учраас ийхүү барагцаалан тооцов гэжээ. Казак хүн амын тоо 1937 онд 23229 болсон ба дараа жил нь 21673 болж буурчээ. Ийм буурсан нь Монгол орныг бүхэлд нь нөмөрсөн их хэлмэгдүүлэлтийн урхаг юм. Эдгээр иргэдийг гэнтэн дэмэд нарын төрийн эсрэг хуулиудаанд оролцож гадаадад оргон гарахыг завдсан ислам шашныг дэврэгэн ард түмнийг буруу хуулгаар татсан Октябрийн хувьсгалаас оргож Монголд орж ирсэн Японы тагнуул байсан зэрэг зохиомол хэрэг тулган ялалжээ. 1939 оны намар маршал Човилсон тухайн үеийн Ховд аймгийн нутаг Шарнуурын хөвөөнө очиход Монголд суурьшин амьдрах хүсэлтэд гаргасан казакийн отог омгийн ахлагч Аксакалууд хөлтэй хүлээн авчээ. Маршал нутгийн уранхай иргэдийг цуглуулж казак иргэдийн хүсэлтийг хэрхэх талаар санал асуулга авахад уранхайчууд шууд л казак иргэдгүүгээр бидний мал аж ахуйг хэн адгуулж хариуцсан билээ хэмээн зөвшөөрсөн байдгийг. Түүний хойд жил 1940 оны 7 дугаар сарын 5-нд улсын 8 дугаар их хурлаас баг хуралд даалгасан тогтоолд казак ба уранхайн ард түмний хүсэл тэрэлтийн ёсоор Ховд аймгийг хувааж казак уранхай үндэстний нэгэн аймаг болгохыг баг хуралд даалгасугай гэжээ. Энэ нутаг өлгөө гэдэг нутаг. Яг одоо энэ нутаг. Тэгээд аймаг нэрийг Баян өлгөө болгоод аймаг төвийг өлгөө гэж нэрээд ийм Баян өлгөө байгуулагдсан түүхний энэ юм. Ийхүү Ховд голын хөвөөнд өлгий химэх газарт казак уранхай тува дөрөвдийн шинэ аймаг галаа асааснаар 20 дугаар зууны Монгол улсын түүхэнд нэгэн содон хуудас нэмэгдсэн юм. 5 хүртэл бол эсгийгээр дурсан аймаг. Аймаг Монгол эсгийгээр дурсан. Тэгээ 50-аад оноос байрлал 60 он гэхэд бол аймаг өндөрсөндөө аймагын шинэ шанар болсон, соёлжсэн, өөрийнхөө сэхэдэнтэй болсон төрөл бүрийн салбарыг. Ингээд 70 он гэхэд бол ясаа Баян өлгөө аймаг Монголын аль ч аймагаас дутуугүй тийм хөгжсөн. Соёл боловсролын хувьд бол үйлдвэрүүд байгуулагдсан. Энэ хугацаанд казакууд монголчуудаа энэ тхийн уран-хай дээр тува нөхдүүдтэй энэ зэрэгсэж явсан байгаа шүү дээ. Энэ хугацаанд энэ нутгийн монголчууд казакууд дотор ямар нэг зөрчил гарч байгаа. Би энэ баталгаатай хэл. Тэг ямар нэг зөрчил байхгүй. Баян өлгийн аймагт шин бүтээн байгуулалтууд өрнөж хүн ам бичиг үсэгт тайлагдаж соёлжиж хөдөлмөрлөж байв. Анх удаа аймагуудын дотроос хөдөлмөрийн гавьяаны улаан түүхийн одонгор шалгагдсан байна. Баян өлгийн аймаг улсад 10 удаа төрүүлсэн байгаа тийм. Гол нь одоо тасралтгүй дараал нь тий 10 хэдэн жил одоо улсад төрүүлсэн байгаа. Энэ 2 дугаар сард нөхөр цэдэн бол завхан баян хонгор гавалтан гэрнсэн Баян өлгийн Ховд аймагуудаар идэж хөдөлмөрчин малчин бүдэнтэй уулзаж санал бодлон солилцлоо. 1956 онд буюу 16 жилийн дараа хүн ам огцом өсөж 36700, 1969 онд 62800, 1979 онд 84300, 1990 оны ихэр 120,000-аас давж 10 жилд дунджаар 70-аас 80% өсөж байсан нь тус аймагт амьдрал ахуй өөдлөн дэвжиж байсныг илтгэдэг юм. Эх орны бүтээн байгуулалтад 1960-1970 он бол Монгол орны ирмэн бүтээн байгуулалтын он жилүүд байлаа. Энэ үеийн уулуурхай барилга хот байгуулалт газар тариалангийн салбарын шан хөгжлийг Монголын казак иргэдийн оролцоогүйгээр төсөөлөх аргагүй юм.
налайх, шарын гол, бэрх, бор өндөр зэрэг уурхайнуудад Монгол казах уурхайчид мөр зэрэгцэн зүтгэж, атрын шан таталцаж, бүхэл бүтэн хотын суурьд сутгалцаж байлаа. За энэ 22 оны одоо байдлаар 31 хөдөлмөрийн баатартай юм байна. Тэгээ голдуу одоо хөдөө аж ахуйн салбараас төрсөн, мал аж ахуйн салбараас төрсөн. Түүний дараа одоо тэгээд уурхайгаас төрсөн. Ялангуяа энэ налайхын уурхайгаас одоо орног байгай гэж биш дээ хөдөлмөрийн баатар тэгээд олон хүн байгаа дээ. Дараа нь одоо барилгын салбараас манай аймгаас маш олон хүн төрсөн. Тэгээд ардын солд нь 13 байгаа юм байна дээ. Энэ 13 ихэнх нь одоо жишээлбэл одоо 3-нд эрүүл мэндийн салбар, ноотагуй байна, хайруулагуй байна жишээлбэл тэрний дараа одоо яра зохиолчдын салбар, төрийн шагналаар шагнагдсан нь 8 хүн байгаа. Монгол улсын соёлын гавьяат 164 хүн байдаг юм байна. Монголын шинжлэх ухаан урлаг соёлын салбарт ч гармгай казах иргэдийн гавьяа зүтгэл их. Ялангуяа алтан гарт олон гайхамшигт эмч нарыг Монгол даяараа сайн мэддэг. Эмч хүн өвчтөе хүний эцэг эх нь эрүүл хүний найз нөхөр нь байх ёстой. Баяртай дэсэн тусцаны бэрхэн дөрөвдүгээр тэрэгтэй ардын хүчтэй хөдөлмөрийн баатар зай баригатын дөрөөр ажилладаг. Барилга материалын үйлдвэрийн яамны сайд Лехан гой гэл байсан. Лехан гойт нь энэ Монголын ард түмэн одоо сайн мэднэ. Уул уурхайн яамны сайд Мавлет гой гэл байсан. Энийг одоо манай энэ уул уурхайн салбарыг одоо хөгжүүлэхэд маш их чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. За Монгол улсын одоо бэлдсэн боловсон хүчнийг одоо бэлгэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн болохоор Метбек гой. Манайхан Бекгэл нэрлэг байсан 18 жил намын дэд сургуулийн захираар ажиллаж байсан, намын төв хурааны хэлтсийн эрхлэгч байсан. Казахстан руу нүүснэ. 1990-ад оны ихээр зөвлөлт холбоот улс задарч бүрэл түүнд нь байсан 15 бүгд найрамдах улс ээлж дараалан тусгаарлав. Төв Азийг хамарсан өргөн удам газар нутагтай Казахстан шин тулгар тусгаар улс болж дэлхийн 40 гаруй оронд аж төрж асан Казах ард зооны үндэстний ухамсарыг сэргээн урам зориг төрүүлжээ. Шинэхэн Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхийд даяар тархсан казах иргэдэд улстай урахад Монголын казахуудаас ч нүүцгэлээ. 1991-ээс 2011 онуудад Баян үлгийгөөс гадна Дархан, Эрдэнэт, Зүүн хараа, Налайх гээд олон газраас олон мянгаараа нүүж байлаа. Энэ зах зээлд ороо ажил хүчтэй их болсон шүү дээ. Тэгээд ажил хүчний авах тийм нэрэдлэр эхлээд эхэлсэн. Тэр дараа нь их нүүдэл болж хуурсан. Тэгэхэд Монгол улс маань бас их тус болсон шүү дээ. Тэр хүнд байсан. Тэгсэн атлаа хэдэн хугацаа явуулаад онгоцоор авч ирээд эрхүү руу явуулаад вагоноор явуулаад гэсэн ахуй нөөсөн улсууд. Харин адуулан маллаж өсгсөн хувийн малаа авч гарч чадаагүй юм. Малын хорой цэрийн хяналтаас шалтгаалan Оросын холбооны улсын хилийн шалган нэвтрүүлэх бомбт гайлийнх нь нэвтрүүлсэнгүй. Үүнд бухимдсан зарим казах монголчууд зориудаар ингэлээ. Хихэж авчлаа хэмээх нь ч байв. Өвөлжөө бууцаа эвдэлж шатаагаад нүүсэн ч тохиолдол гарав. Тэг хэл дээр очиад одоо ачаасан хамгийн хүн дорч бодоо тэгээд өвдөн шатаагаад хоёр гооцсон манай баян үлгийчүүд казахууд. Нэг хэсэг нь нүүхгүй, нэг хэсэг нь нүү гэсэн яриа гарсан л да. Тэрүүд бид нэр манай аав, манай ах トゥ нар манай өөд очиж хэлсэн байлээ. Тэг манай өвөө зөвшөөрөв. Монгол их орондоо л байж гэсэн нэрс. Хэдийгээр Казахстаны төрөөс боломжийн тэтгэмж өгч байсан ч Монголоос очисон бүхэн шин нөхцөлд дасан зогтсонгүй, таатай тухтай байсангүй. Наад зах нь хэл соёлын ялгаа байлаа. Казахстанд орос хэлгүй бол амьдрахад бэрх. Монголд байсан шигээ эрх таваараа нүүдлэн амьдрах боломж хомс. Мөн Монголоос очисон казахуудаа Монгол хэмээн нүд үзүрлэх явдалч гарч байлаа. Монголд ах トゥ амраг садангууд нь чүлдсэн байв. Энэ мэтээс үүдэн Казахстан нүүсэн иргэдийн 30% буюу 20,000 орчим иргэн ирлээ. Монголын төрөөс ирсэн бүхний иргэний эрхийг сэргээн хүлээн авч байлаа. Монголоос очисон казакуудын маань Казахстанд очихоор юу гэж хэлдгийг одоо манай казакууд өөрсдөө мэднэ шүү дээ. Өө монголчуудаа л гэдэг шүү дээ. Бидний энтхийн казакуудыг очсон ч монголчууд нь очсон ч Монгол шүү дээ. Очоод тэнд 50 жил ажил амьдарч байгаа казакийг одоо хүртэл монголоор л дуудалдаг шүү дээ. Тэгвэл монгол ороод байв гэж боддоо минь. Казахстан улсыг байгуулагдсанд нь казак хүн одоо улстай
Тэ болж байгаад нь казак хүний хувьд бол мэдээж баярлдаг. Би очиж үзсэн, амьдарч үзсэн. Тэгээд буцаад ирсэн. Тэгээд нэг тийм яг ирээдүйд хүүхдүүд маань очиж өөрсдийнх нь л асуудал. Миний хувьд бол энэ Монголдоо л одоо ингээл дуусан та. Харин Казахстанд үлдсэн Монголын казахуудын олонход Монгол орон баян үлгий бол төрж өссөн үлгийн нутаг нь хэвээрээ байдаг. Тэд маань Монгол улсын баяраар наадмаа үзэж наадам цагаан сараа тэмдэглэнэ. Өдөрөө Монгол дуугаа сонсно. Монгол бөхөө үзэн тийм ээ. Монгол бөхөө бол ер нь харж яхад Монголын түүх, соёл, философи бүхэн харагддаг ш тэр. Тэрийг үзэж их бахархаж, хомогорхож явдаг байлаа. Тэр нь эх орно хүн карман тээж явдаг. Сэтгэл зүрхэндээ тээж явдаг гэдэг нь юм байл. Монгол улсын үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн харьяатаас гарахыг татгалзах хэсгийн 3 дугаард харьяатаас гарах нь Монгол улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол татгалздаг. Тодорхойлбол улсын аюулгүй байдал төрийн хар хайрцагны бодлогыг мэддэг, маш нууц бичиг баримттай танилцж, хадгалж, хэрэгжүүлж байдаг өндөр албан тушаалтан болох улсын их хурлын гишүүд, сайд, агентлагийн дарга, дэд дарга нар, элчин сайд, консулын газрын ажилтнуудад энэ хууль үйлчилнэ. Харамсалтай нь ийм өндөр түвшинд ажиллаж байсан зарим нэгэн казах иргэн хуулиар хүлээсэн энэ үүргээ умартан итгэл алдаж Монгол улсын харьяатаас гарч өөр улсын иргэн болов. Улсын баг хурлын болон сайд нарын зөвлөлийн орлогч дарга гадаадын 2 ч улсад консул, элчин зөвлөхөөр ажиллаж байсан Зарди хаан. Улсын хурлд 2 удаа сонгогдсон суусан. Хууль зүйн байнгын хорооны дарга, хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан бригадийн генерал Жик. Монгол улсаас Кувейтэд сууж асан элчин сайд Сайран. Бүгд наримдах Хятад ард улсын Ирээн хотод улсаа төлөөлөн сууж байсан консул Мурат нарыг дурдж болно. Иргэншлээ солих нь хүний эрх боловч тэд жирийн эрхэн байгаагүйд асуудлын учир оршиж буй. Баруун хязгаардах исламын шашин. Монголын казахуудын шашин шүтлэг нь исламын шашны сүннит урсгалын хамгийн зүүн талын өвөрмөц хэлбэр юм. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол даяар шашин шүтэх эрх чөлөө сэргснээр Баян Улгийн аймагт Монголын анхны исламын шашны байгууллага болох Монголын мусульманы нийгэмлэгийг байгуулжээ. Бисмиллахиррахманиррахим. За Монгол улсд бол одоо 60-аад байгаа. 64 65 болж байгаа. Баян Улгийн аймгийн төвд бол 15 сан байгаа. Тэрний одоо хамгийн том нь яг энэ сан одоо Салемсэн энд бол 400 хүн мөргөл үйлдэн. Монголд бол одоо ислам шашинт 2 үндэстэн байгаа шүү дээ. Нэг нь казахууд, нэг нь болохоор Овсын одоо хотын яснууд. Улсын хэмжээнд 15 аймагт казах иргэдэд зориулсан 76 исламын сүм байгуулагджээ. Өнөөдөр Баян Улгийн аймгийн хүн амын 92 орчим хувь, Ховд аймгийн хүн амын 15 гаруй хувь нь казах иргэд, мөн Овсын тариалан сумын хотонгууд, бусад уйгар гаралтай хүмүүс байна. Энэ хүмүүсийн олонх нь исламын шашинтай. 90-аад он гарснаар бол Монголын баруун бүс нутг бол энэ олон ухсаатны бүлгүүд нэгэнд оршин амьдрахаас гадна олон шашны уулзуур болж байгаагаар Монголд бол их онцлогтой. Энэ юу вэ гэхээр эртний шүтлэгийн янз бүрийн хэлбэрүүд, жишээлбэл бөөгийн шүтлэг, тэ одоо туваачуудын дунд одоо хүртэл хадгалагдаж ирсэн байгаа шүү дээ 90-аад он хүртэл. За тэгээд дуурайхачуудын дунд, за ингээд ирнэ ухсаатнуудын бүлгүүдийн дунд бөөгийн шашнууд байж гин. Манай казакууд хүртэл одоо бас бөөгийн шүтлэгтэй байсан. Тэр улбаан ч гэсэн одоо хадгалагдаж үлдсэн. Өнөөг хүртэл байж гин. За дээр нь бол одоо 90-аад оноос хойш бий болсон энэ нөгөө Христосын шашны уламжил өхий шашнууд бас Монголын баруун бүс нутагт бас үйл ажиллагаа явуулж байна. Манай шашинд бол 4 урсгал байдаг. Тэрний нэг нь манай казахуудын шүтж байгаа урсгал бол Сүнни урсгалын Имам Азам Матуриди талыг бол барьдаг манай казахууд. Манай урсгал бол 50 нар амьдрах урсгал. Манай казахуудын урсгал. Исламын шашны медресэнүүд уу одоо энэ исламын шашны тодорхой хэмжээний боловсрал олгодог. Ийм одоо манайхан бол яг дотор байр гэж хэлж байна. 7-8 орчим байна бас. Одоо оюутнуудын бас медресэнүүд байна. Энэ чиглэлээр бол түгэн таргах үйл явц нь буддизмаас арай хурдан байна. Энэ суур бас дахин суур гэдгийг манай суудрын хамгийн ихний үг. Бидний хувьд бол яг тэр элен цөөгөөс уламжлагдсан одоо Коран судар бол байгаа. Казахстанд хөгж сургаж ирсэн, Сауди Арабид хөгж сургаж ирсэн, Туркт бол их хөгж сурсан,
Гэхдээ тэдний бүгдийг бол зөвхөн шашны чиглэлээр биш их сургуулиудаар бэлдүүлсэн. Олон казах залуу арабын орнууд Турк, Казахстаны ихтэй сургуулиудад бүрэн тэтгэлэгтэйгээр исламын шашны боловсрол эзэмшин эргээд Монгол дахь сүм хийдүүдэд зүтгэж байна. Ийхүү шашин шүтлэгээ сэргээж буй нь сайн хэрэг боловч бас анхаарах зүйлс бий. Исламын шашны дунд сургууль буюу медресүүд хэд хэдээрээ байгуулагдлаа. Өлгий хотод хэд байна? Бугад суманд ч байна. Дотор байртай эдгээр сургуулиудын үндсэн хөтөлбөр нь исламын шашныг аагаас яг хүртэл заана. Шашныг сурталчлана. Тэнд сурч буй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд давхар сурахгүй. Статус нь ерөнхий боловсролын сургуулийн эрхтэй. Энэ нь Монгол улсын боловсролын ерөнхий хуулийн 2 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн боловсролын сургалтын байгууллага гэсний 6 дугаарт боловсролын сургалтын байгууллага шашны сургалт, шашны зан үйл, холбогдох бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж байгаа. Энэ байдал мөн буддын шашны дунд сургалтж хамаатай юм. Казакууд бол исламын шашинтан байх ёстой гэдэг тэр зарчим дээр нэлээд тууштай. Монголчуудад хараагаад байгаа мөртлөө нөгөө христ гэж байгаа казак нөхөрт өгөхгүй байх гэж байна. Чамд өгөхгүй гэдэг. Амьдрал татуу бэрхшээлтэй хүн л явна шүү дээ. Тэ? Тэгэхээр тэрий чинь дахиад дээрээс нь омгоосаа асаад шашнараа ялгуурлаад дахиад хоол унд нөгөө казак хүнд өгдөг юмнуудаас өгөхгүй болчихдаг чинь тэр чинь яхаа. Очиж ном унших молдоо олдохгүй гэж нөгөө тэр чинь. Аав нас урцсан чинь аргагүй байдалд оруулж штэ тэр чинь. Ялгаа хийчих штэ. Нөгөө юугаар Рамадан сараар нөгөө закат өгнө штэ. Закат өгөхдөө өглөө байна гэж штэ. ертөнцийн зөвхөн цорын ганц аллах бурхан байх ёстой гэсэн итгэл үнэмшилж хүчтэй цухалцаж байлаа. Түгшиж болгоомжлох бодиттой шалтгаанч харсан. Ийм итгэл үнэмшил түгэн дэлгэрвэл аюултай юм. Ер нь исламын ертөнцид хэд тууширсан тулгуур үзэлтнүүд цөөнгүй байдаг. Салафизмын сургуульд явуулдаг байгууллагуудад бол бидний сервис хөгж сургаав. Монголчуудын хувьд юутайч дундад зуунаас өнөөдрийг хүртэл энэ мэд шашны фанатизм туушрлаас ангид амар жимэр аж турж буй. Гэхдээ баян үлгийд нэг бяцхан хэрэг явдал гарсан. Анхаарлын гадуур өнгөрөөгүй билээ. Бурхны шашинтай нутгийн уугуул урайнхай туваа эргээд дөрвөн талдаа дөрвөн хүчтэн бүхий Махранз бурхны цагаан гандхин суврагыг Үлгий хотоос Улаанбаатар хот гарах замд босгожээ. Харамсалтай нь 2011 оны 4-р сард уг суврагыг татан унгаж дээр нь доромж үг бичсэн байв. Энэ мэдээж баян үлгийн нийт ислам шүтлэгтнүүдийн хэрэг явдал биш. Цөөн хэдэн хүмүүсийн үйлдэлч шашин номлол зааж сургаж буй моолда шашны зүтгэлтнүүд, шашны сургуулийн багш нар, нэр нөлөө бүхий аксакалууд, нэр нөлөө ихтэй казак сэхэтнүүдийн хувьд анхаарч сэрэмжилж, сануулж, зөвөр тайлбарлан таниулж байх ёстой зүйл гарцаагүй юм. Өөр бусад хүмүүсийн ялангуяа нутгийн уугуул боловч цөөн хэрэгтийн шашин шүтлэгт хүндэтгэлгүй хандах нь яавч корон судрын үзэл санаанд нийцэхгүй нь тодорхой. Манай хар өрн бол Чингис хааны үед бол 13 дугаар зуунд олон шашны уул зур байсан гэдэг нь бол тодорхой. Одоо шашин шүтлэг бүхэн бүхний үнд зүйл мөн боловч шашин шүтлэгээс дээр нэг зүйл байгаа. Их засаг. Түүний дээр байгаа зүйл нь Монгол төр гэдэг тэр одоо үнд зүйлийг маш сайн хадгалж ясан байгаа байхгүй юу? Энэ дэлхийд одоо хүн төрлөخت нь өөрөөрийн шашинтай тэр шашнуудыг хүндэтгэрэй тэгж амьдраарай гэдэг заадаг. Тэр одоо ч гэсэн бид нар бас өөрөөр хэлбэл бүх зүйлийн дээр яг хэм байгааг Монгол төр байхаа гэж бид нар ойлгох ёстой шүү дээ. Цаашид яах вэ гэдэг дээр бид нар бас шинэ хууль эрх зүйн орчим зайлшгүй гэж би боддог. Эрх зүйн орчноос гадна соёлын зөв ойлголцлыг бий болгох. Ингэхийн тулд уг үндсийг нь сайн судлах хэрэгтэй. 19-р зууны үед аж төрж тууран бүтээж байсан казахын нэрт түүгч Угсаатны зүүч эрдэмтэн Валиханов казахууд эрт дээр үеэс бөөгийн шашин шүтлэгийг баримталж байсан ба тэр нь одоо хүртэл уламжлагдаж үлдэжээ хэмээн бичиж үлдээсэн. Монголын казахуудын дунд бөөмөргөлийн улбаа одоо ч тасраагүй. Алтай суманд Хүсээн, Уянд суманд Хатбаа, Дэлгүн суманд Шармолда, Улаан хус сумын Алмажаан зэрэг олон бөө удагнууд саяхан болтол амьд сэрвэн байв. Исламын шашин энэ одоо баруун Азийн тал түүж дэштэй Кипчак гэж нэрлэдэг юм л да. Кипчакын тал гэж. Энд хизээ түүж эхэлсэн бэ гэхэлэр Монголын эзэнт гүрэн байгуулагдсан дараа бүр тухайлбал Алтан ордны үеэс түүж эхэлсэн ийм түүхтэй. Ер нь бол одоо хамгийн анхны исламын шашинтай хаан бол Бэрх хаан байсан. Тал нутаг одоо Алтан орд хизээ
исламын шашинд хүчтэй орж эхэлсэн бэ гэхээр Узбек хааны үеэс эхэлж. Ихтэй мусульманы шашинд орно гэдэг бол тэр дагуулж очсон ч юм суур арт төмбөгд орлоо гэсэн үг биш. Тэр үед бас тийм ба. Яг гэвэл зөвхөн язгууртны хүрээнд, төрийн бодлогын хүрээнд тэд шашинд ороод шашны ёс хийгээд хөр сэргэлдээ мусульман улсуудтай төрийн ураг барилдах ч юм уу ингэ явж байгаа болохоос биш тэр бүх арт түмэн тэр жигээрээ шашинд орлоо гэж үзэж болохгүй. Тэгэхээр энэ тухайн шашинд орох тэр асуудлыг тэр арт түмэнд нэлзаан одоо нийтэд нь хамааруулж болох асуудал биш. Бусад исламын шашинтнуудаас бол нэлээд хожуу 18 19 дэх зууны үед исламын шашинд орсон. Нүүдлийн аж амьдрал нь өөрөө тэр исламын шашныг шууд одоо хүлээгээд авчих тийм бололцоо баг байсан байгаа байхгүй юу. За үүнээсээ өмнө бол энэ Монголын казак одоо Монголд амьдарч байгаа казакууд бол одоо нөгөө тэнгэр шүтлэгтэй. Тэрний одоо шүтлэхийн улбаан ч гэсэн одоо байгаа. Одоо нөгөө байгалыг амьдчлан шүтэх, амьтан ургамлыг амьдчлан шүтэх анимист, фетишист шүтлэхийн хэлбэрүүд те. Одоо тэр тэнгэр буюу нар сар од гариг ирхсийг шүтэх. Энэ үзэл бол өнөөч гэсэн одоо монголчууд Монголын казакуудын дунд түгээмэл байдаг. Тэнгэрийн шашин яаны тэнгэр шашинтай байсан л да. Тэрний ёс заяг бол манад бол бага. Тэр сүүрэн газрын гэдэг юм уу те энэ гадны улсуудад бий болсон исламаас манай Монголд төлөвшөж байгаа ислам бол нүүдэлчдийн гэсэн хэв шинжийг өөртөө агуулсан байгаа нь бол өнөөдөр хүндрэлтний үед бол үнцэнтэй зүйл байгаа байхгүй юу. Яагаад гэвэл тэрнгээрээ бусад ислам шашинтнуудаас манай Монголд байгаа казакуудын ислам шашин ялгарна. Энэ манай хүмүүс манай Монголд амьдарч байгаа казакууд тэр соёлын үнд зүйлийг хадгалж тээж яваагаараа сондгоор нь. Энэнгөөрөө бол юу гэж нөхөр нөгөө зэрэгцэн амьдарч байгаа монголчуудтайгаа ойлголцох соёлын ойлголцол нь илүү өөрхөн байхгүй юу. Ер нь гадны судлаачид бол Монголын казакуудыг бол үхээр нүүдлийн соёлтой илүү өөр тэр нь одоо их сайхан төлөвшсөн ийм одоо усаатны нэг бүлгээ гэж ингэж үздэг. Хүлэг хааны тугийн жанжин хит бууха 1260 онд одоогийн Израилийн аян жалуудын тулдаанд эр баатарлагийг харуулж домог болсон энэ жанжин 8 аймгийн хүн байлаа. Түүнийг түүхчид загалмайн Нестор шүтлэгтэй байсан хэмээн үздэг юм. Ер нь 13 дугаар зууны үед цагаан хэрмийн оёороор байсан онгуудууд мөн Хред 8-нууд Христийн Нестор шүтлэгтэй байсан нь түүхийн судалгаагаар нотлогддог. Харамсалтай нь исламын шашны зарим зүтгэлтнүүд түүхэн энэ үннийг шашныхаа эрх ашигын үүднээс гуйлан казакууд бүр 7 дугаар зуунд л исламжсан мөн Хред 8 нар нь Нестор шашинтай байсан гэдэг нь худлаа. Исламын шашинтай байсан гэх мэтээр ярьж буйна шинжлэх ухаан руу нулимсан цаашид шашин хоорондын хагаралд ч хүргэж мэдхээр болчимгүй бодлогогүй явдал юм. Хэдий Монголын казакууд маань шашин шүтлэгээ сэргээж буйна сайнч тууширсан бусдыг үгүйсгсэн байдлаар сэргвэл тэр харин ч зовлонгийн үр болж болохыг сануулах юм. أشهد ولهم وزاهم عظيم